Эцэг нь хүүгээ цавчиж унагсныхаа дараа сэтгэл нь зовн өмбий хар шувуу эргэж харав. Тэрээр Европсын авьяаслаг хүүгийнхээ төлөө санаа зовох хэрэггүй хэмээн тэрхүү жигүүртэн элчийг тайвшрууллаа. Төвний зүрхний сэлмийн өрхнээс зөвхөн төмөр мэдэх хатуу хүсэл зориг тууштай тэмүүлэлтэй нэгэн л мултарч чаддаг аж. Сэрэлтийн ёслолын дундуур яваа туршлагагүй залуу хүүд энэ нь дэндүү хатуу хэрцгий сорилт байсан нь гарцаагүй. Гэвч хэрв Тёгийн дотор жинхэнэ чанар байгаа бол тэр эргэж ирж чадхал ёстой. Харин эсрэгээр хагас дутуу хүсэл зориг өрөвтөлсөн бол зүгээр л энд сүнсгүй хоосон цогцос болон үлдсэн дээр байв. Учир нь аимшиггүй патриархт ураг удамдаа гайхамшиг дагуулж мэдэх дахин төрөгч буюу ухрагч хэрэггүй байлаа. Өхөл ба амьдралын зааг дээрх төгсгөлгүй хоосон орон зайд Тёгийн сүнс шилжин одов. Өвхлийн танил мэдрэмж түүний үлдэгдэл оршихуйг юучгүй болтол нь бутлан тэрэмдхийг тэрээр маш сайн мэдэрч байлаа. Тэрээр өөрийн өвхлийн шалтгаантай хурдан эвлэрсэн юм. Эцсийн эцэст хагас бурхны дайралтыг хэн болгон тэсэж гарч чадахгүй шүү дээ. Тё энэ амьдралтаа олсон амжилтаа эргцүүлж өөрийнхөө төлөө чадах бүхнээ хийсэн гэж өөрийгөө итгүүлэхийг хичээв. Тэр торовноос Камелия ордонг хулгайлж өмнөх амьдралыг нь богиносгосон Рэндум болон тэр галзуу нохой Аксион гэх новшнуудыг устгаж чадсан юм. Үүнээс бусд нь ердөө л ад сорьсон хэрэг байлаа. Анхны амьдралтайгаа харьцуулахад энэ удаад тэр богино боловч илүү аз жаргалтай амьдарчээ. Магадгүй одоо бүхнийг тавьж явуулаад үүрд амар тайван ойрцох нь ч зөв юм шиг. Хүсэл зориг нь мохож цаг бусын үхлээ хүлээн зөвшөөрөх тусам түүний сүнсний сүүлчийн хэсэг өглөөний шүүдэр мэт ууршин алга болж байлаа. Оршихуйх нь сүүлчийн тусал арчигдахаас яг өмнө түүний сэлмэнд орших грифэн бүрэгдийн толгойтой домгийн шувуу хөндлөнгөөс оролцов. Уламж биед шувуу эзнээ зэмлэхийн тулд тэрхүү төгсгөлгүй хоосон орон зайд хүчээр нэвтрэн орж иржээ. Хэрв жаалхуу ийм амархан бууж өгөх байсан бол грифний уур үнэхээр барж барахгүй байх байв. Өөрийг нь доромжлон буй тэрхүү ёжтой дуу сонсоод Тёгийн сүнсэнд дахин уч гэлсхийв. Тэрхүү анхны оч болон шувууны ухаан оруулан мөгс түүнийг ялагдагч сэтгэхээс сэргээхэд хангалттай байлаа. Энэ газар Тё Рагнерын эцсийн зогсоол байх учиргүй. Түүний сүнс шантаршгүй хүсэл зоригоо даган асар хурдан анхны хэлбэртэй эргэн орлоо. Тэрээр өмнөх амьдралдаа нэг удаа аль хэдийн бууж өгчихсөн шүү дээ. Өөрийнхөө түүхийг ингэж эртэд төгсгөж хэрхэвч болохгүй. Сүнсээ дахин босгосны дараа Тё төгсгөлгүй хоосон орон зайгч зүсэж чадах элд цогцлоохын тулд хам хүчээ шавхав. Тэр өөртөө өгсөн тангаргаа саналаа. Би ухаан сүнс минь бүрэн өөрч бутарсан ч Тё Рагнер хязээч бууж өгөхгүй. Юучгүй тэрхүү хоосон орон зайд тэрээр өвхийг үл үсэх ориглон тэмүүлэлээр илдээ далаалаа. Түүний амьдралдаа хийсэн хамгийн цэвэр, хамгийн хүчтэй тэрхүү цавчилд оршихуй устгах аюулыг нэвт зүсэж чадсан юм. Өвхлийн хуурмаг үзэгдэл бутран унаж амьдралын гэрэл түүний сүнсэн дээр нь туслаа. Тё нүдэ нээхэд тэрээр уулын оргил дээр эргэж ирсэн байв. Тэр зүрхний сэлмийн гинж эцүүгийн нөлөөг амжилттай зүсэж гарчээ. Сэлмэнд нь байх грифтний ачаар тэрээр сүнсгүй хоосон хүүхэлдэй болохоос өөрийгөө хамгаалж чадсан юм. Кайл Рагнер түүний өмнө хурц шиндсэн харцаар ширтэн зогсно. Харгас хагас бурхан ёжтой нэмсэглээд хүүд чи тэнцсэн гэх үнэлгээг өгөв. Энэ бол үнэхээр л өгөхгүй эсвэхгүй гэсэн тулсан нөхцөл байдал байсан бөгөөд Тё ялагч болон гарч ирсэн юм. Цэцэглэлтийн ёслолын сүүлчийн шат дууснаас хойш бүтэн 7 хоног харуулх мэт өнгөрөв. Өнөөдөр бол угийн бичгийн төвийн штабт нэр дэвшүүлэх ёслолын өдөр. Ланкагийн ах дүүс нэрээ дуутахыг хүлээн зогсоно. Халкус ийм олон хүнтэй газарт байх дургүй тул Эрика түүнийг аймхай том баавга хэмээн шоолно. Гэхдээ түүнийг буруутгах аргагүй байсан юм. Учир нь энд нэгж бүрийн командлагчид 9 луу, өмнөх овгийн тэрүүн болон
одоогийн патриарх гэд бүгд хуран цугласан байлаа. Гэсэн ч Эрика ахта ингэж айж эмээхээ болохгүй бол ямар ч фракц түүнийг сонгохгүй хэмээн анхааруулв. Дээрээс нь тэрээр маш олон хонх цуглуулсан атлаа. Элементийн амьсгалыг ч эзэмшиж чадаагүй бөгөөд хаалкус үүндээ одоо хүртэл гомдолтой явна. Түүнчлэн түүний дүү уулын оргилд хүрэхэд овгийн тэргүүнээс юун хүлээн авснаа хэлхийг хүссэнгүй. Хаалкус хэрэг Теогоос асуусан бол тэр аль хэдийн ууж узан гаргаад нууцаа хуваалцчих байсан хэмээн зөрүүдлээ. Ланкагийн амьдрал бол Рагнарын сэлэн байхад зориулагдсан байдаг. Иймээс Хаалкус өөрийн амьдралыг тэдний үеийнхэн дундаас хамгийн дог, хамгийн хүчтэй залуудад даатгахаар аль хэдийн шийджээ. Хүч чадал, зан чанар, амбиц гээд бүх зүйлийг өөртөө цогцлоосон тэр нэгэн жинхэнэ шүтэн. Хаалкус залуу эсний төлөө амьдралаа зориулахаар эргэлт буцалтгүй шийджээ. Тэрээр Теото бараг ярилцж үзээгүй ч түүний орох нэгжид дагаж орсноор Теогийн лагерт шууд багтаж чадна гэж бодчихв. Энэ нь зөвхөн патриарх тодорхойгүй шалтгаанаар Теог кланы тэргүүнийг харшид авчраагүй ачаар л боломжтой болох хэрэг байлаа. Энэ нь Хаалкус шиг жаалууд болон бусад шүтэн бишрэгчд нь өөрсдийн шүтэнээ дагаж түүний сонгосон ямар ч фракц руу хамт орж чадна гэсэн үг байв. Тэгтэл талбайн шууган, олны чимээг намжаан, ёслолын хүрэл бөмбөрийг нүдсэн нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлснийг мэдэгдэв. Олон таван үггүйгээр энэ үеийнхний хамгийн шилдэг төгсөгч буюу Тео Рагнарыг гавьяаг нь үнэлж шагнал гардуулахаар тайзнаа урьлаа. Цугларсан олон дунд жирийн иргэд болон сэлэмчд холилдсон байх бөгөөд тэд цөм нэгэн цагт хамгийн доромжмуу үгсийг төвчиж явсан тэрл хүүгийн төлөө уухайлан баяр хүргэж байв. Тео Рагнарын дээдчүүдийн өмнө зогсохдоо энэ бүхнийг нүүрэндээ инээмсэглэл тодруулан хүлээн авлаа. Үзэгчдийн дундаас Эвлин Нарвел өөрийн өсгөж хүмүүжүүлэхэд нь тусалсан залуу эзнийхээ төлөө чимээгүйхэн баярлаж зогсоно. Хэрв түүний тааллаар болдог бол залуу хүүг цагаан хуйгт луут морд цэрэгт элсхийг харахыг хүсэх байв. Тэдгээрийн хувьд энэ нь ердөө л түүний хуваа хичээсэн мөрөдөл байсан юм. Тэрээр ангийнхаа шилдэг төгсөгчийн хувьд бүхийлээ төрөлд гоцлон мандаж үеийнхнээс хол тасарсан гэдгээ аль хэдийн баталсан юм. Яг түүнийг фракцаа сонгох гэж байх үед 9 луугийн эгнээс огтос санаанд оронгүй нэгэн дүр босож ирэв. Тэр бол Тэнгэрийн луу бөгөөд төв тагнуулын товчооны дарга Этрон байлаа. Тэрээр ганц зүг дууралгүйгээр олны анхаарлыг өөр дээрээ татав. Танхимд уур амьсгал хоромхон зурт шир үсэж орхихон тэр. Зоглорсон хүмүүс тэр галзуу ир үеэл дүүнийхээ үсийг авахаар ямар нэгэн зүйлээс сэдэж байна хэмээн хардаж байлаа. Мэдээж энд ирсэн бусад томчуудыг тооцвол энэ нь үнэхээр тэнэг үйл явдал болох байв. Хөтлөгч Тэнгэрийн лууг буцаж суухыг хатуу шаардсан юм. Тео энээр акционы үхлээс сулж шокноос гарч чадахгүй байгааг гадарлаж байсан ч өөрийн зогсож буй байр сууриа бодсон ч түүнд ямар нэгэн аюул занал хийлэл мэдрэгдсэнгүй. Гэвч хүн бүрийн гайхширлыг төрүүлж Этрон хиймэл бөгөөд тод нэмсэглэл тодруулан залуу хүүг төв тагнуулын товчоонд дэд даргын суудалд өрөв. Тео түүний дүүг алчихсан байхад тэрээр шагнал болгож ажлын байр санал болгож буйна энэ байлаа. Рагнарогийн шилдэг төгсөж гих алдрыг хүртэх нь онцгой утга учиртай. Тео урдэн залгамжлагчдын жагсаалтын хамгийн доод шатанд харьяалагддаг байсан бол одоо тэрээр эцэст нь өндөрт нисэхээр жигүүрээ дэлгэж чаджээ. Түүний байгуулсан гавьяаны тухай мэдээ овгийнханд маш хурдан тархав. Түүнийг акционы хөнөөж шалгалтын багштай энэ тэнцүү тулалдсан тухай яриа хүн бүрийн амны уншлаг болоод байлаа. Түүний доороос эхэлж оргилд хүрсэн түүх нь олон залуу дагалдан сэлэмчдийн зүрх сэтгэлийг хөдөлгөж байв. Одоо түүнийг урд өмнөхөөсөө ч илүү олон хүн бишрэх болжээ. Олон нийтийн хандлага үл тоомсорлолоос бишрэх сэтгэл рүү асар хурдан хувирсан юм. Рагнарын тэнэг хогшаар гэх нэршил тэр чигтээ үгүй болжээ.
Төвний оронд асар их боломж бололцоотой 100-д ганц төр сууд ухаантан бий болсон юм. Түүнийг тайзны гол зогсож байхад системийн дуу хадав. 3 дугаар даалгавар амжилттай биелэгдлээ. Шагналдан тэрээр Эферийн цомыг хүртэв. Тя үнэхээр их гайхаж баярлаж байх нь тэр. Тэр системээс ямар нэгэн мэдээлэл сонсоогүй уджээ. Бүр даалгаврынхаа тухай ч мартчихсан байж. Энэ даалгаврыг биелүүлэхэд хэрэг хугацаа зарцуулсныг бодвол энэ Эферийн цөм гэдэг зүйл үнэхээр гайхалтай зүйл байх ёстой биш гэж юу? Гэвч тэрээр шагналдаач тухтай баярлаж амжилгүй нүүрэн дээрээ инээсэн хоёр нүртэй новш гэр бүлийн хамгийн чухал фракцийн нэг болох дэд даргын суудлыг санал болгож байлаа. Этроун дээр ажиглалтын чадвараа ашигласнаар тэрхүү новш түүнийг өөрийн жигүүрийн дор авч анхны луугийн дурсгал зүйлсийн нууцыг тайлах хүү болгон ашиглахыг зорж байгааг олж мэдэв. Тэд үүнийг аль хэдийн гадарлаж байсан ч баталгаажуулж авсан нь сайн хэрэг байлаа. Тэнгэрийн луу магадгүй түүнийг аль хэдийн тэрхүү дурсгал зүйлсийн нэгийг эзэмшиж байгаа гэж сэжиглэж буй үз. Гэвч Эдний хувьд харамсалтай зүйл нь Тётровны өмнө хизээч сүгдэхгүй. Тэрхүү хараагдсан гэр бүлийг өөрийн гараар бут нэрх нь түүний амьдралын гол зорилго нь байсан юм. Чөтгөрийн луу Жулиус Тэнгэрийн луугийн энэхүү илэрхий дарамт шахалтыг шууд эсрэг өцөв. Жулиус тэрхүү могоо шиг эрийг өшөө авахын тулд арга зэл хэрэглэж байна хэмээн ил тод буруушаалаа. Тэнгэрийн луу энэ зэмлэлийг догдохгүй хийсэн нь инээдэр үл томсорлов. Тэрээр аваг ахын хувьд тодорхой хэмжээний гомдол тээж байгаагаа хүлээн зөвшөөрсөн ч том товчооны даргын хувьд зөвхөн тухайн ажилд хамгийн шилдэг хүнийг л ажилд авахыг хүсэж байна гэв. Жулиус хэлээ тагнадаа ташив. Этроун бол үнэхээр л гулгамтгай залтай новш байлаа. Одоо ч гэсэн тэрээр өөрийн далд зорилгоо биелүүлэхэд анхаарлаа хандуулсаар байв. Хөтлөгч байдлыг уламд ортохоос өмнө маргааныг тасалж 9 лууг дараалал зөрчин ярихаа зогсоож ёслолын ажиллагааг албан ёсоор үргэлжлүүлэхийг шаардлаа. Түүнээс аль нэг фракцийг аль хэдийн онцлон бодсон эсхийг асуухад Тё хараахан сонголт хийгээгүй байгаагаа хэлв. Одоохондоо тэрээр янз бүрийн фракцууд өөрт юу санал болгож чадахыг сонсхийг хүсэж байлаа. Тэрээр өөрийн ур чадварыг хамгийн өндөрөнд хүргэхийн тулд фракцуудын дунд жинхэнэ үн хаялцуулах дайн дэгдэхийг зорив. Үүний үгийг хамгийн түрүүнд өмгсөн хүн бол Сэлэмтлүү План Блоссом ордны дарга Оосо Рагнар Планус байлаа. Тэрээр Тёг өөрийн шууд шав бөгөөд залуу лорд болгон авахад хангаргалав. Адагтай Планус өөрийн гисэн хүүхэдгүй тул түүний шууд шав бөгөөд залуу лорд болно гэдэг нь асар их өв хөрөнгийг шууд өвлөх зам нэгдэн гэсэн үг байлаа. Тэрээр овогтой Тёг өөрийн өргөмөл хүү бөгөөд Сэлэмтлүү гэх цолны залгамжлагчаар авах санал тавьж буй хэрэг байв. 9 луугийн хоёр нь Тё шиг эрэлттэй баялагт зориулж өөрсдийн саналыг хүлээж байсан ёсоор танилцууллаа. Ийм ашигтай саналууд ширээн дээр тавигдсан тул ихэнх командлагч захирлууд тэдэнтэй огт өрсөлдөж чадахгүй нь тодорхой байв. Энэхүү ширэн үнэ хаялцуулах дайныг үл харгалзан өөр нэгэн нөлөө бүхий дүр тэмцэлдэх хүч үзэхээр шийджээ. Тэрээр тэнгэрээс шувуу мэт нисэн бууж нүсэр хялбатайгаар гарч ирэв. Төвний бие тэр чигтээ болдоор орогдсон байх бөгөөд тэр бол хар цас фракцийн тэргүүн харлуу хэмээн алдаршсан Роберт Рагнер байлаа. Тэрээр Тёгийн төлөөх үн хаялцаанд инхүү нэгдэв. Зугларсан олон алмаарч хоцорхон тэр. Ихэнх хүмүүс энэ нэрийг урд өмнө олон нийтийн өмнө гарч байхыг хизээж харж байгаагүй бөгөөд тэрээр сэрэлтийн ёслолыг эхнээс нь л дуустал нь анхааралтай ажиглаж байсан аж. Роберт Кайлийн зөв байсныг хүлээн зөвшөөрч хүү үнэхээр сонирхолтой нэгэн байна гэлээ. Хэрв тэр хар цастай хамтрахыг зөвшөөрвөл харлуу түнд хийсвэр цас хэмээх дээд хэрэмхийг дуртай олохоо мэдэгдэв. Нуус тагнуулын агентгийн хувьд хар цасны агентууд сүүдэрт ажилладаг. Харин үүний цорын ганц үл хамаарах зүйл нь тус фракц дахь хамгийн өндөр зэрэглэлийн офицерууд болох хийсвэр цаснууд юм. Тэдэнд нэр алдар хүндэтгэл хүрхийн тулд олон нийтийн өмнө ил тод дүр эсэхийг зөвшөөрдөг байв. Тёгийн өмнөх амьдралд тус фракцад ердөө 8хан ийм хүн байсан билээ. Тэрээр тэрхүү зэрэг дэвдэх хүрхийн тулд маш их хичээсэн ч бараг л боломжгүй зүйл байсан юм.
Гэтэл одоо энэ зэрэг дэвийг шууд л амнаас нь унгаж бэлэг болгон санал болгож байлаа. Харлуугийн саналаас олонний анхаарлыг булаан зенит руу гэгддэг өвгөн Пауг хэлв. Тёр Рагнер 3 дугаар шатны үеэр түүнд маш гүн сэтгэл үлдээсэн байлаа. Тиймээс тэрээр зенитийн актем гэр бүлийнхээ урт хугацаанд гэрчлээгүй хамгийн ирээдүйтэй авьяасыг дуртай хүлээн авах болно гэдгийг хэлхийг үзв. Ингэснээр 9 луугийн 4 нь өөрсдийн саналыг биечлэн ширээн дээр тавиад байлаа. Мэдээч хэрэг цагаан хуйгт луут морьт цэргийн командлагч Жөдгөрийн луу Жулиус Рагнерч мөн адил Тёг эсвэлхийг хичээх нь гарцаагүй байв. Бусад хүмүүсийн сэтгэл татам саналуудыг үл харгалзан Жулиус өөрийн зарчимтай хатуу зогсож Тёд ямар нэгэн онцгой давуу эрх олгохоос татгалзав. Төвний цэргүүд командлагч руугаа "Одоо зарчим ярих цаг биш" хэмээн хашгирч байсан ч Эвлин Жулиусаас ийм л үйлдэл хүлээж байсан юм. Нэр хүнд гэдэг өөрийгөө баталж харуулснаар ирдэг. Цагаан хуйгт лууд морь цэрэг нь энэ л философоор амьдарч үхдэг билээ. Жулиус бусад шин цэргүүдэд шудраг хандахыг хүсэж байсан ч Тёг зохих ёсоор хөгжүүлэх бүрэн дэмжлэг болон лууд цэрэг байхын бахархлыг өгч чадна гэдгээ бахархалтайгаар батлан хэлв. Тёг командлагчийн байр суурийг маш сайн ойлгож байлаа. Угтаа бол тэр үүнийг хүндэтгэж байв. Яг түүнийг сонголтоо хийх гэж байтал түүний толгой дотор зөвхөн түүндэл сонсогдохоор ялдам уруулаас гарах дур булаам дуу хоолой цүүрэтв. Овгийн өмнөх тэргүүн Хильда Рагнер түүнээс "Чи цаг хугацааг ухраан эргэж үү?" хэмээн асуулаа. Түүний өнгнөөс үзвэл тэр үүнийг аль хэдийн баттай мэдэж байх шиг байв. Тёо тайван байдлаа хадгалахыг хичээн юу ч мэдэхгүй дүр эсгэж оюун санаагаараа хариулв. Хильда Тёгийн өвөрмөц зүжиглэх чадварыг сайшаахан тэр. Дүүнчлэн түүний өмнөх мөчлөгтөө ямар амьдралаар амьдарч байсныг сонирхож байлаа. Түүний мөчлөг гих үгийг дурдахыг сонсоод "Тёо, цаг хугацааны ухралт гэдэг нь зөвхөн ганц удаагийн боломжоор хязгаарлагддаггүй. Байж магадгүй" гэдгийг ухаарлаа. Түүнийг оршихуйн гүн хямралд орж байх хоорондоо талбай дээрх бусад бүх хүмүүс түүний сонголтыг хүлээсээр байв. Тиймээс тэрээр бодлоо цэгцлэхийн тулд жаахан хугацаа өгөхийг хүсэв. Хильда түүний сандарсан төрхийг хараад ёжтой нэмсэглэхэн тэр дүүнд цаашид нугдах шаардлагагүй гэж хэлв. Эцсийн эцэст тэр ч бас түүн шиг ухрагч байлаа. Гэвч түүнийг давтахыг зөвшөөрсөн мөчлөгийн хугацаа аль хэдийн дууссан байх нь тэр. Түүний энэ хөгшин атла үдцэглэнтэй эмээн угтаа бол ухрагчийн мөчлөгийг хэд хэдэн удаа туулсан гэдгээ шууд хүлээн зөвшөөрчгүй хэрэг байлаа. Энэ бол тэр доороо боловсруулж амжихад дэндүү их мэдээлэл байсан юм. Магадгүй Хильдагаас шууд илүү тодорхой тайлбар хүсэх нь хамгийн зөв сонголт байж болох юм. Мөчлөгийн утга учирын талаар асуухад Хильда түүнийг ийм наад захын зүйлийг мэдэхгүй байгаад нь үнэхээр их гайхав. Түүний хүү Кайл тэр хөөрхий хүүд юу ч хэлээгүй байх нь тодорхой болов. Гэхдээ Кайл ухрагчдыг үнэн зүрхнээс үзэн яддгийг бодвол энэ нь гайхаад байх зүйл биш байлаа. Харин ч өөрийнх нь цус урсаж буй хүү байсан ч хамаагүй тийм нэгнийг амьд үлдээс нь илүү ачиргалтай хэрэг байсан юм. Магадгүй тийм ч учраас Тё уулын оргилд тийм хэрцгий өвөхгүй эсвэхгүй гэсэн тулсан сорилттой нүүрдулсан бизээ. Хильда хүүгийн хариулт нэгсэн тэрхүү тэмүүллийг нь хараад туйлын сэтгэл хангалуун байлаа. Гэвч тэдэнд одоо бүх зүйлийг нэг бүрслэн ярилцах цаг байсангүй. Хэрв тэр Рагнарогийн болон энэ дэлхийн ертөнцийн нууцыг мэдхийг хүсэж байвал дараа нь эмээгээ тусгаалan хайж олж уудсан энэ яриагаа дуусгах ёстой байв. Сэрэлтийн ёслолын сүүлчийн шатанд эцэг нь түүнд зөвхөн тэрхүү өршөөлгүй зүрхний сэлмийг л мэдрүүлсэн. Адаглаж одоо тэр Кайл Рагнерыг ухрагчдыг үзэн яддаг гэдгийг нь мэдсэн тул түүнээс илүү их болгоомжлох ёстойгоо ухаарав. Патриарх эртний луу Ладрокийг ухрагчдад элэгсэх ханддагаас нь болж зүрхийг нь сугалж авсан байж магадгүй. Хүн ийм хүчрэг амьд оршихуйг ялна гэдэг бүдчгүй мэд сонсогдовч түүний эцгийг хагас бурхан хэмээн өргөмжилдэг нь зүгээр нэг хэрэг биш үлээ. Кайл Рагнер бол үргэлжил чөтгөр мэд суутай, аюултай нэгэн байсаар ирсэн. Иймээс ухрагчдын нууцыг тайлахын тулд тэрээр эмээтэйгээ нүүр тулан
урт хугацаанд нухацтай ярилцах шаардлагатай болов. Үүнээс гадна Тё Рагнар аль фракцад очихоо эцэст нь шийдлээ. Тэрээр цээж дүрэн бахархалтайгаар туйлын шийдэмгийн өнгөөр өөрийн сонголтоо зарласан юм. Гэхдээ бид залуу хүүгийн маань сонголтыг одоохондоо нууц хэвээрүүлдэг. Энэ үеийнхний удаах байрын шилдэг төгсөгч Ремингтон Нарсио Зенитийн академиг сонгож Зенит лугийн шууд шавин болов. Тэд хоёулаа усан урсгалын амьсгал ашигладаг тул энэ нь үнэхээр л тэнгэрээс заяасан мэт төгсөгцөл байлаа. Тёгийн өмнөх амьдралд Ремингтон Нарсио овогтой бусаж очин өөрөө бие даан хөгжсөн бөгөөд Яванда Рагнаровгийн эсрэг цус усгсан босцолгыг дэгдээж байсан төвхтэй. Мөнгөн арсланг өөрийн дайсан болгох нь хизээч сайнаар төгсдөггүй билээ. Гэвч энэ удаад тэрээр овгоо орхиж явахгүй байхаар шийдсэн бөгөөд энэ нь Тёгийн үзүүлсэн нөлөөний ячаар гарсан өөрчлөлт байв. Энэ бол өрсөлдөгчийн хувьд төр зуурын салалт байлаа. Тэд илүү хүчрхэг болоод эргэж уулзах амлалт өгөн өөр өөрийн фракцуудад өөрсдийгөө хөгжүүлэхээр одов. Тэд богинохон хугацаанд бие биенийхээ жинхэнэ зэвсэгтнийхт аханд үс болж чаджээ. Хүлээгдэж байсанчлан Рей Рагнар өөрийн ээж болох мөсний лугийн хаанчилдаг Нарцисс ордон руу буцав. Тэрхүү эрхэм хатагтайд үүнээс илүү тохирох газар гэж үгүй байлаа. Мөн 4-р бэлтгэлийн талбайн Сибил болон бусад нөхдүүд өөрсдийн залуу эзнээ дагахыг хүссэн ч тэдний дүн Тёгийн сонгосон фракцад ороход хангалтгүй байв. Тэмцлийн нөхдөөсөө салж буй нь харамсалтай ч энэ бол зайлшгүй шаардлагатай өөрчлөлт байлаа. Тё шинэ найзуудаа өөрсдийн зам мөрөөр жигүүрээ дэлгэн нисхийг харахыг тэсэн ядан хүлээж байв. Бүх хүмүүс тарж удсны дараа Ланкагийн ах дүүс Тёд ойртон ирхэн тэр. Хаалкус Тётой нэг фракцад орсон зүгээр л тохиолдсон хэрэг байсан мэт дүр эсэхийг хичээв. Мэдээж хэрэг Тё тэдэнтэй найрсахаар мэдчилж ёслолын 2 дугаар шатанд тусалсанд нь талархал илэрхийлэв. Эрика энэ үрийг ирээдүйд түүнд сануулсаар байх нь юу л лав. Тэр хүчрхэг залуустад дуртай. Төвний авраг биетэй ахын ч мөн адил ямар ч буруу утгагүйгээр шүү. Тэгтэл зохицуулагчдын нэг нь шин зэргүүдэд анхааралтай байхыг анхааруулж командлагч ирж байна хэмээн зарлав. Тё Рагнарын дотор хамгийн нэр төртэй нэгжийг сонгох болно гэдгийг та бүхэн аль хэдийн гадарлсан бизээ. Энэ бол түүний карьер болон дараагийн овгийн тэргүүн болох компанид ажлыг нь түүчээлэх хамгийн төгс газар байлаа. Цагаан хуягт лууд морьт цэргийг өршөөлгүй чөтгөрийн луу өдөрддөг билээ. Хээлдэ амиатайгаа ярилцах асуудлыг дараа болгож хойшлуулахаас өөр аргагүй болов. Одоо бол шин цэргийн хуваар андгай тангараг өргөх цаг. Халкус Ланка лууд цэрэг болохыг зорилгоо болгосноо чангаар тунхаглав. Зарим нь алс хол дуурсах нэр алдрыг хүсэж байлаа. Эрика өөрийн үеийнхнээс хамгийн хүчрхэн байхыг хүссэн ч энэ мэдээж хэцүү даваа байх болно. Нэгэн жаал зүгээр л командлагчид хүлэн зөвшөөрөгдөхийг хүссэн бусдын гайхсан харцыг төрүүлв. Эцэст нь алтан хүүгийн ирээдүйн тунхаглалаа хашгирах ээлж ирлээ. Тэрээр 5 жилийн дараа гарцаагүй нүр тулах агуу дайнд бэлтгэхийн тулд хагас 10 жилийн дотор цагаан хуягт луут морьт цэргийн командлагч болно гэдгээ андгаалав. Одоогийн командлагчийнх нь нүүрэн дээр түүний суудлыг шууд булаана гэж хэлэх нь үнэхээр асар их зориг зүрх шаарддаг хэрэг байлаа. Гэвч Жулиус өөрийнх нь байр суурь руу шууд халдсан энэхүү сорилтыг доромжлол гэж хүлээж авсангүй. Тэрээр харин ч шин цэргүүдээс иймэрхүү агуу том өрөвдөл сонсох дуртай нэгэн байсан юм. Шин цэргүүд лууд цэргийг ямар ч шалтгаанаар сонгосон байлаа гэсэн нэг л зүйлийг үргэлж санах ёстой. Энэхүү ангид алба хаж байхдаа уурсгах дусалт цус хөлс бүрэн ирээдүйд домог болон мөнхрөх болно. Өнөөдрийн хүнд бэрх хөдөлмөр маргаашийн бахархал болон хувирд лууд цэргийн бамбай хизээч имрэхгүй. Тэдний сэлэм хизээч бууж өгөхгүй. Энэ цаг мөчөөс эхлэн тэд нэгэн тангаргаар хүлэгдэж үргэлж бие биенийхээ ард талыг хамгаалах ёстой бөгөөд цусаар болон хөлсөөр зүсэж гарах энэ замын төгсгөлд хамгийн амттай үлэмж алдарсав тэднийг хүлээж байлаа. Ийхүү хэлээд чөтгөрийн луу шин цэргүүдтэй баяр хүргэв. Түүнчлэн өөрийн хүч чадлыг гайхуулах мэт түүний сүрлэг хүлэг асар хүчтэйгээр тайзнаа гарч ирлээ.
Командлагчийн хамтрагч бол Гуула хэмээх нисдэг луу байв. Энэхүү аварга биет луу бол луу цэргүүдийн гол бэлэг тэмдэг билээ. Гуулаг гарч ирсний дараа луунуудын бүхэл бүтэн сүрэг далавчаар нарны гэрлийг хаан тэнгэрийг бүрхөв. Тэдний нуруунд дээр луу цэргийн ахлах дайчид хөлөвлөн иржээ. Шин цэргүүдийг өнөөдөртөө тэдний хувийн зааварлагчдад хуваарлан өг. Ингэснээр эсэлтийн шалгалт эхлэхэд бэлэн бол. Энэ нь шин цэргүүд өөрсдийн хамтрагчлууг олохоор аюултай аялалд гарна гэсэн үг юм. Жагсаалаар нисэж буй луунуудын тэрхүү сүр жавхлантай айдас төрөм дур зураг үнэхээр уулга алтан байлаа. Рагнаровгийн хүүхэд бүр амьдралдаа ядаж нэг удаа өөрийн гэсэн нисдэглүүтэй болохыг мөрөөддөг байсан бизээ. Тёгийн зааварлагчаар өөр хинч биш. Эвэлэн томилогдсон байв. Тё түүнийг дөрөвдүгээр бэлтгэлийн талбайгаас гарч луу цэргийн албанда эргэн ирснийг хараад үнэхээр их гайхлаа. Тэр сонирхон түүнийг жинхэнэ албандаа эцэст нь эргэж ирсэн эсхийг асуув. Эвэлэн ч туйлын баяртайгаар энэхүү үүрэг хариуцлагыг дахин хүлээж авснаа хэллээ. Чөтгөр дарахны хийж өгсөн цоошин хиймэл гарын тусламжтайгаар Эвэлэн эцэст нь өөрийн хамгийн дуртай ажлаа дахин хийх боломжтой болжээ. Үүнээс хэдэн өдрийн өмнө Сесилия ээж нь Комийн хамт Эвэлэнд гинтийн зочлолт хийж талархлаа илэрхийлсэн байж. Эвэлэн бэлтгэлийн талбайн хөвгүүдэд сургамж өгч байх үед энэ явдал болсон юм. Эвэлэн заншил ёсоор өөрт ирсэн магтаал талархлыг няцааж Тёгийн амжилтыг залуу эзний төрөлхийн авьяас чадвартай холбон тайлбарлаж байв. Гэвч Сесилия Эвэлний дэмжлэг болон түүнийг хүлээн зөвшөөрсөн явдал хүүгийнх нь амжилтанд маш том үүрэг гүйцэтгсэн гэж итгэсээр байлаа. Хүүгийнх нь амьдралд ийм найдвартай хүн байгааг сонсоод Сесилия ямар нэгэн байдлаар талархлаа илэрхийлэхийг хүсжээ. Эвэлэн өөрийгөө үргэлж дутан үнсээр байсан ч Сесилиад энэ таалагдсангүй. Тэгтэл Керсенон харанхуйд зам зааж буй гэрэл өөрийгөө ямар тод гэрэлтэж байгаагаа ихэвчлэн мэддэггүй юм хэмээн хэллээ. Элв тэрхүү нэг гартай эмэгтэй сэлэмчний доторх гэрлийг олж харсан бөгөөд Эвэлнийг дэлхийд даяар улам тод гэрэлтүүлэхэд нь туслахыг хүссэн юм. Одоо цаг үедээ эргэж ирэхэд түүний луу цэргийн тэргүүлэх драгун болох амьдрал нь дахин бадарчээ. Сесилия энэ бүх гавьяаг Тёд өгч хүүнл энэхүү асар том тусыг гуйж бүтээсэн гэдгийг Эвэлэнд хэлсэн байв. Үүний ачаар Эвэлэн хайртай луугийнхаа жолоог дахин атгах боломжтой болжээ. Тё хөшгөний цаадах энэ үйл явдлын талаар ямар ч ойлголтгүй байлаа. Түүнийг мэдээгүй байхад ч түүний ээж үнэхээр дэлхийн хамгийн шилдэг ээж байж чаджээ. Амьдралыг нь өөрчилсөн энэхүү агуу тусыг хариулахын тулд Эвэлэн Нарвел залуу эзний үнэнч сэлэн байхаа андгаалав. Тэд цагаан хуйгт луу цэргийн аюул осол дүүрэн өөрлөө нисэх үед Тё түүний тангарыг дуртаяа хүлээн авлаа. Цагаан луунуудын үүр нь хүн амьдрахад огтхонч тохиромжтой газар биш байсан бөгөөд энэ газар ихэвчлэн нисдэг вайвернуудын гэр учраас энэ нэршлэн зарим талаар хүмүүсийг төрөгдүүлж мэдэх юм. Энэ газар нь мөн луу цэргийн эсэлтийн шалгалт болдог газар билээ. Хэдийгээр тохирох хамтрагчаа олж чадахгүй бол луу цэрэгт эсэж чадахгүйд хүрэгч ийм бүтгэгүйтэл маш ховор тохиолдог аж. Тё өөрийнхөө хувьд хэтэрхийх занаа зовоогүй ч бүдүүлэг Ланкагийн ах дүүст баг зэрэг санаа зовж байв. Эвэлэн хамтрагчаа сонгох нь ихэвчлэн тухайн үеийн мэдрэмж болон 6 дахь мэдрэх үгээс шалтгаалдаг бөгөөд чи түүнийг харамгцаал шууд мэдрэх болно гэж тайлбарлав. Тэдний анхны ажиглалтын цэг бол Оптериксийн нутаг дэвсгэр байлаа. Хүрэн өнгийн хайрстай авраг биет вайврын болох түүнийг догшин махчин амтнд тооцдог аж. Дараагийнх нь хорт аавыгийн үүр байв. Тэд могоо шиг биетэй бөгөөд нийлийнхэн өнгийн хорт ман цацаж сүүлнийхээ хатгуурыг өвглийн зэвсэг болгон ашиглах чадвартай. Мөн элдэн луу сигя байх бөгөөд тэднийг ихэвчлэн газар доор нөхөхөж үрлэхийг илүүд үздэг. Номхон ургамал тижээлтэнд ангилдаг байна. Тэд дайснууд руугаа гинтийн дайралт хийх тактикт тулгуурладаг аж. Харин тэнгэрд хурдны луунууд болох велосирапторууд эргэлдэнэ. Тэд жижиг биетэй шаламгай бөгөөд ухаалаг. Тэд сүргээрээ ангуучилж амнаасаа галт хүрэгдэг байна.
Лууд цэргүүдийн удирддаг вайварнуудын төрөл зүйл голдуу энэхүү дөрвөн бүлэгт хуваагддаг байв. Гэвч харамсалтай нь Кёгийн зүүн совин тэдний аль нь таньж таарсангүй. Анхны амьдралынхаа дурсамжийг нэг нэгэнгүй шүүж үзэхэд түүний толгойд нэгэн зартай вайварн орж ирэв. Агуудан ихэснээс хойш 6 жилийн дараа асар том мутацид орсон вайварн цагаан лууны өрлөв гинт довтлох болно. Тэрээр цагаан хуйгт луудад цэргийн өсөж үржүүлсэн 100 хүлэг луунуудыг үе олноор нь хөнөөх аж түүнийг онож харь хорийн сүүдэрт луу хэмээн нэрийдсэн байв. Тэр өдөр 8 тосгон үнсэн товрог болтлоо шатаж олон 10 дайчид ам өргөцсөн түүхтэй. Үүнд цочирдсан Рагнарёк тэрхүү сүүдэртлөг 2 дугаар зэрэглэлийн гамшиг буюу чөтгөрийн мангас хэмээн ангилсан юм. Эцсийн эцэст тэрхүү жигшүүрт амтныг дарахын тулд чөтгөрийн луу болон сэлэмт луунаар хүчээ нэгтгэн тулдгаас өөр аргагүйд хүрч байлаа. Тэрээр сүүдэрт нуугдах онцгой чадвартайхаа ачаар энэ нэрийг зүүсэн юм. Кё тэрхүү юр бусын гач хөврөлтэй амтантай хамтрахыг үнэхээр их хүсэж байв. Түүний санаж байгаагаар тэрхүү аратан маш тодорхой нэгэн шинж тэмдгээрээ ялгардаг байсан юм. Хэсэг хугацаанд тэнгэрт ниссний эцэст тэрээр аз таарч тэрхүү тод ялгааг олж харав. Бусад шин цэргүүд хамтрагчаа олохын тулд хамаг хүчээ шавхаж байх хооронд командлагч Гуулатайгаа хамт өвхлэн аюулдах авслын ирмэг дээр тухлан амарч байлаа. Түүний энэхүү амар амгалан гэвдэн Сэдэмтлөө түүний нутаг дэвсгэрт орж ирэв. Өнөөдөр тэрээр хөндлөнгийн оролцоонд дургуйтсангүй. Учир нь тэрээр овгийн түүхэнд хамгийн авьяаслаг ирээдүйтэй залууг өөрийн болгоод байсан юм. Түүний төсөө өлжиж байгаагүй агуй луу түүний гарт орсон хэрэг байв. Яг үндэ үүний улмаас л Оса энд ирсэн байлаа. Командлагч Жулиус Кёг лууд цэргийн гол тулгуур баг нь болохоор аль хэдийн төлөвлөж байгааг тэр мэдэж байв. Мэдээж хэрэг Жулиус Осагийн энэ яриаг үгүйсгэсэнгүй. Бас баталсангүй. Ам уралдан ярих нь олон эрчүүдийн мөхлийн шалтгаан болдог билээ. Эцсийн эцэст Сэлэмтлөө түүнийг ганцж гэмзэвтэй үг хэлээгүй байхад л энэ нэр өөрийнх нь төсөөж байснаас хамаагүй том зураг зурж байгааг гадарлаж чадсан юм. Оса энд ямар нэгэн асуудал үүсгэх гэж ирээгүй байв. Харин ч эсрэгээр тэрээр тэрхүү алтан хүүгийн төлөө нэгэн санал тавихыг хүсчээ. Жулиус дотроо тэр аль хэдийн Кёг өөрийн фракцид авчихсан. Тэгэхээр фламболоосон мордон луу бага өөрчлөх тухай яриа байж болохгүй зүйл. Энэ Миралаг эмэгтэй өөр ямар санал тавьж чадах вүлээ? Хэмээн хариултаа бэлдэж байв. Оса өвгөө огт хариулсангүй. Тэрхүү мандаж буй шинэ одод зориулж хамтарсан зааварчилгаа өгөхийг санал болгов. Энэ бол урд өмнө хизээж байгаагүй бөгөөд санаанд оронгүй санаа байлаа. Овгийн доторх фракцууд ганцхан шин зэргийн төлөө хизээж уламжлаа эвдэж хоорондоо холилдоггүй байсан юм. Үйл явдал руу эргэн ороход Кё, Эвлин хоёр асаас олж харсан тэрхүү болонлоо улам ойртон нисэв. Тэнд дөрвөн догшин вайврын зэнхэрдүү цагаан хайрстай ганцхан вайврын лөө бүлэглэн дайрч байлаа. Эвлин энэ тодорхой вайврныг үеийнхэндээ үргэлж дээрлэхүүлдэг байсныг мэдэж байв. Лууд цэргийнхэн үүнийг засахын тулд бүхий л аргыг хэрэглэж үзсэн ч юу ч тус болсонгүй. Бусад луунууд түүнийг цэвэр цус биш гэдгээр нь гадуурхан шахдаг байжээ. Тэр хөөрхийн амтан бол эмгэгчин вайврын болон эрэгчин вайперын дундаас гарсан зулцэг байлаа. Вайперууд бол чөтгөрийн тэнгисийн гүнд амьдардаг нэгдүгээр зэрэглэлийн чөтгөрийн мангасууд билээ. Тэднийг вайвернтэй хэрхэн үржиж чадсан нь үнэхээр нууцлаг хэрэг байв. Ийм нэгдэл тэр байтугай төрөлт гэдэг ухтаа бол боломжгүй зүйл байх ёстой байлаа. Кё яг одоо сонсож буй энэхүү түүхэндээ итгэж чадахгүй байсан юм. Нэгдүгээр зэрэглэлийн чөтгөрийн мангасууд бол хүн төрлөختний гай гамшиг юм. Тэд бол зөвхөн суурилыг илэрхийлдэг амьд гамшиг билээ. Хэрв тэдний нэг нь агуу хэрмийг амжилтад авч чадвал төсөөлшгүй их сүрлийг дагуулах бол түүнээс гадна тэд үнэхээр зөвүүн муухай амьтад байдаг. Вайпрууд бол сүүдэрт үүрэлдэг хий үзэгдэл төрлийн мангасууд юм. Одоо л тэрхүү харь хорийн сүүдэрт лөө хэрхэн тийм онцгой чадварыг эзэмшсэн тодорхой болов. Энэ нь гарцаагүй вайперын цус байлаа. Энэхүү цагаан вайперын төрсөн нь лууд цэргийнхэн дунд асар том шүүгэн тарьсан байдаг. Тодорхой хэмжээний эсэргүүцэл байсан ч тэд түүнийг ажиглалтын зорилгоор
үүрэндээ үлдээхээр шийджээ. Түүний дараа бусад вайбернууд Эрлиз Луг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж дээрлэхэж эхэлсэн байна. Түүнийг тусгаарлах нь зөв шийдэл биш байсан тул Лууд цэргийнхэн өөр юу хийж чадхаа мэдэхгүй байв. Тэрхүү бяцхан амтны туулж өнгөрүүлсэн түүхийг сонсоод гарал үүслээсээ болж гадуурхагдж байсан нь Тёгийн сэтгэлийг маш их хөдөлгөв. Лууд цэргийнхэн түүнд эртний хэлээр сүүдэр гэсэн утгатай Умбра гэх нэрийг өгчээ. Тё нүүрэндээ инээмсэглэл тодруулав. Тэрээр өөрийн жинхэнэ хамтрагч нь эцэст нь олдлоо гэдгийг зүүн сувнгоор мэдэрч байлаа. Тэрээр Эвлэнд ямар ч сануулга өгөлгүйгээр эмэйл дээрээ босон зогсож өөрийн сонголтоо зарласан юм. Эвлэнийг хүлэглүүгээ аюулгүй газар дуулахыг чихүүлэлгүйгээр тэрхүү гал зүүр нисэж буй аратны нуруунд дээрээс шууд доош үсэрчихв. Ямар ч бэлтгэл шүхэр байсангүй. Тэрээр Умбратай танилцахдаа дэндүү ихэд огдолсон байлаа. Эвлин өөрийнх нь хариуцж буй залуу эзэн гинэтхэн тэнгэрээс чөлөө туналтаар үсрэхийг хараад зүрх нь амаараа гарах шиг болов. Тё энэ амьдралдаа Умбрад тэдний өмнөх түүхээс тэсөөр шинэ амьдралыг бэлэглэхээр туйлын шийдмэг байлаа. Тэрээр хоёр дахь боломжоо атгаад байна. За энэхүү бичлэг маань энэ үрээд өндөрлөлөө. Дараагийн бичлэгээ илүү хурдан авч үзхийг хүсвэл лайк болон subscribe дараарай. Ингээд эрхэм мөндөд хабын үзэгчид та бүхэн минь өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.